Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм. Таны мэдхүйглээрээ оройтой Занга ТV үзүүлж байна. Киноны цаана нэвтрүүлгийнхаа шинэ дугаараар эрг уулзахад таатай байна. За өнөөдрийн дугаарыг явуулахаар энэ студид кино судлаач Жаргал сайхан тэгээд галсан орж хөтлөгч галсан орж миний ирсэн байна. За тэгээд өнөөдрийн киногоо хэлнэ үү? Өнөөдөр чийдүүлээ багаар айгуу сайхан ярилцж байгаа тий. Тэгээд хүмүүсийн бас нэлээд сайн мэддэг. Тэгтээ маш их зүйлийг өгүүлэх гэж оролдсон. Амьдралын утга учир тий. Амьдрал гэдэг зүйл яг юу юм? Ямар үн цэнтэй үүний одоо тэр нарийн нандин зүйлийг харуулах гэж оролдсон. Дэлхийн хамгийн сууд одоо кино урлагийн салбарын бүтээлүүдийн нэг гэж хэлж болохоор Италийн алдарт жүжигчин кино найруулагч Роберто Бенинигийн гол дүрдэн тоглосон. Өөрийнх нь бас кино зохиолоо бичсэн, найруулсан Life is Beautiful буюу амьдрах сайхан гэж орчуулж тий. Амьдрах сайхан нэртэй уран сайхны киног манай багийнхан сонгож авч өнөөдөр ярих гэж байна. За энэ кинон дээр бол ярих юм зөндөө байгаа. Тэг үзэгчч гэсэн бас сайхан хараад хамтдаа суугаад үзээд сонсоод тий. Энэ киног магадгүй 5 үзсэн бол 6 дахь үзээд бидний яриаг сонсож байхдаа дахиад үзчихэж болно шүү дээ. Бараг ажиглаагүй анзаараагүй зүйлүүд харах юм боломжтой. За юу яа. Хоёул киноныхаа зохиолоос ирнэ эхлэе. Энэ амьдрах сайхан нэртэй энэ киног яагаад бүтээх болсон юм бэ? За энэ Италийн алдар жүжигчин Роберто Бенини энэ киног бүтээхдээ хоёр зүйлээс анх одоо санаа авсан гэж. Ямар зүйлээс хоёр санаа авсан гэхээр одоо ерөнхийдөө нэг юм хоёр Итали хүний санаа авсан л да. Тэр хоёр Итали хүн нэг нь болохоор еврей гаралтай Итали хүн байсан. Тэгээд нөгөө ном ярих гэж байна. Тийм ном ярих гэж байна. Нөгөө in the end I beat Hitler гэдэг. Би Хитлерийг ялсан. Одоо төгсгөлт нь эцэст нь бол би Хитлер. Би Гитлерийг ялсан гэд энэ ном төг ном байдаг тий. Тэгээ нэг хүний баг нөгөө намтарчилсан намтар гэж болж болохоор энэ номыг уншаад ер нь энэ номоос сэтвлээд кино хийж болох юм байна гэдэг санаагаа олсон. Ягаад гэвэл энэ номын гол дүрийн баатар маань Германы одоо нацистуудын л гэж ярина л да тий. Гитлерийн Германы мэдлэлд байсан Польшийн Аушвиц гэдэг айгу том хорих лагер байсан тий. Энэ Аушвиц Биркенау хорих лагерт 1944 онд баривчлагдаад очоод нэг жил гаруй хугацаанд холбоотнууд LI буюу холбоотны арим энэ Аушвицийн хорих лагерыг чөлөөлөх хүртэл нэг жил гаруй хугацаанд хоригдсон хүн. Тэгээ хоригдоод ер нь энэ хорих лагераас чин амьд 9 мэд үлднэ гэдэг чинь маш тийм ховор хувь тохиол юм байна л да. Ер нь тийшээ очисон хүмүүс эргэж ирээгүй тохиолдол нь их давмгайлдаг. Тэгээ энэ хүн бол эргэж ирээд гэр бүлийнхэнтэй аав ээжтэйгээ уулзаад 9 мэд ирлээ гэтэл ах дүүнэр нь нэлээд олон хүмүүс бас амьсаа залуулсан байсан. Тэгэхээр бас тийм ч баяртай мэдээтэйгээр уулзчаад айгу. Тэгээ энэ хүний дурсамж номноос сэтвүүлснээс гадна Роберто Бенини өөрийнхөө аав тийм Луижи Бенини гэж хүн байгаа. Тэгээ Луижи Бенинигийн хувьд 1943-аас 45 оны хооронд мөн хорих лагерт хоригдож байсан. Хоригдож байсан. Тийм хөдөлмөрийн лагерт хоригдож байсан. Тэгээ энэ хүн яагаад хүмүүс л боддог л доо еврей гаралтай Италичуудыг дандаа барьж авч хорж исэн шүү дээ. Еврей гаралтай. Тэгэхэд хэний аав? Роберто Бенинийг аавч. Роберто Бенини өөрөө еврей хүн биш. Аав нь еврей хүн биш. Ерөнхийдөө тэгээ яагаад бариад хорчихв? Тэгэхээр хамгийн гол нь Италийн айрамд байсан. Ер нь бол Италийн айрамчийг сонь штэ. Дэлхийн 2 дугаар дайны ихэнх үед бол Муссолинигийн үед болохоор Гитлерийн Германы талд холбоот нь байжгаад за тэгээд дэлхийн 2 дугаар дайны дунд хэсэг рүүгээ өрнөл хэсэгт нэлээд хүчний тэнцвэрт байдал өөрчлөгдсөн те. Тэгээд холбоотнууд давшаад эхэлсэн, улаан айрам давшаад эхэлсэн. Яг энэ цаг үе буюу 43-аас 44 онд Италийн айрам дотор хуваагдсан. За Италийн айрамын холбоотны талыг баримталж исэн цэргүүдийн нэг байсан гэж үзсэн учраас холбоотоо бас урагцсан гэж үзсэн учраас аавыг нь баривчлаад нь хорьсон байдаг. 2 жилийн хугацаанд хорих лагерт одоо хөдөлмөрийн мүлжилгийн лагер гэж бас ярьдаг шүү дээ. Labor camp гэдэг. Тэнд хорж исэн. Тэгээд аав нь тэр хорих лагерт үзэж өнгөрүүлсэн тэрхүү гунигт дурсамжуудаа Роберто Бенини болон гэр бүлийнхэндээ ярихдаа айгуу тийм тэднийхээ сэтгэл зүрхэнд гүн шарах эмзэглүүлэхгүй тулд хүүхд гэдэг чинь хүүхэд шүү дээ. Хүүхдийн тэр ариун сайхан цагаан сэтгэл тэр зүйлүүдийг хар одоо дурсамжаар багтна ингээд харлуулахгүй тулд тийм эргээр хөнгөнөөр хөгжилтэйгээр ярьдаг байсан гэж Роберто Бенини дурсан байдаг. За энэ хоёр зүйлээс санаа аваад тэгээд зөвхөндөө ганцаараа бол бас бичээгүй юм байлээ.
Винчензо Чирами, Роберто Бенини хоёр энэхүү алдартай амьдрах сайхан нэртэй уран сайхны киноны зохиолыг бичээд ингээд киноны зураг авалт маань 1996 онд эхлээд кино өөрөө 97 онд Италид дэлгэснээ тавигдсан. Тэгээ киноны хамгийн ихний үзэгчд нь бас VIP үзэгчд байсан гэж байгаа. Тэр дотор хэн байсан гэхээр 2 дугаар Young Paul буюу одоо англиар болохоор John Paul the second буюу 2 дугаар Young Paul гээд Ромын паплом үзчихсэн. Тэгээд Роберто Бенинигийн урилгаар үзээд миний амьдралдаа үзсэн хамгийн шилдэг 5 киноны нэг байна хэмээн бас хэлж байсан. Тэр хүнийг бас өөрийнхөө ихний киног үзүүлээд ихний кино гэж бас хэлж болохгүй шүү. Роберто Бенини чинь зөндөө кино хийсэн. Киноны хариулагч нь кино хийгээд эхнэрээ тоглуулдаг гэж нэг хэсэг хүртэл бас яригдчихсэн. Ер нь кино урлагийн салбарт нэг ийм зүйл практик бас байгаа шүү дээ, тий. Нөхөр нь кинонд тоглохоос гадна киногоо найруулна. Киноны гол эмэгтэй дүртэй эхнэрээ тоглуулдаг ийм практик олон улсад ч байдаг, Монголд ч бас зөндөө байдаг тий. Одоо хүмүүс сайн мэддгүй хэн байдаг шүү дээ. Адам Сэндлер. Адам Сэндлер дөр бол бүр хийлэм гардаг. Ягаад гэвэл айгүй өндөр зээлэн тавьчихдаг гинэ. Амар жижигхэн туслах дүр өгч өндөр зээлэн тавьчихдаг. А за эхнэрээс гадна хамаатнуудаа тоглуулах бол нөгөө хоёлоо ярьжсэнтэй Godfather-аас гадна одоо цагт одоо хүмүүс юм мэддэг айгүй түгээмэл мэддэг нэг юм бол нөгөө Джеймс Ганн баг. Дүүгээ бас дандаа өндөр зээлэнтэй. Ингээд тоглуулад байдаг. Нөгөө Guardians of Galaxy бүгдэн дээр нь тоглуулж байгаа. Яг иймэрхүү мугасаа байдаг л гэж гэр бүлийн нэг юм байлгүй байх. Нөгөө гэр бүлийнхаа хүнийг кинонд тоглуулах нь ойлголцоход илүү дөхөм тий. Тэгээ илүү энэ киноны дүрийг чи гаргаж чаднаа гэж би илүү сайн мэддэг. Энэ нь өөрөө эерэг тал болохоос гадна заримдаа бас сөрөг тал болчихсон тийм тохиолдол кейсүүд. Яг энэ амьдрах сайхан дээр ярихад бол эн чинь нөгөө төртөө тэргүй хосууд юм чинь амьдрал дээр хосууд байх нь мэдээж давуу тал байсан байх гэж бодож байна. Би бол бас яг найруулагчийн хувьд бол ер нь. Тий. Николета Брасси тий. Николета Брасси ер нь Николета Брассиг анхны одоо энэ кинонд бас тоглуулаагүй 1983 онд Роберто Бенини өөрийн анхны найруулагчийн дебютээ хийсэн. Ер нь кино карьер нь болохоор 77 онд эхэлсэн байдаг. 77 онд хамгийн анхныхаа кино тоглосон. Тэгээ 83 онд хийсэн тэр Анталог кино байдаг хгүй. Энэ Анталог киноныхаа гол дүрд эхнэрийг Николетаг тоглуулсан. Тэг яг кино бол тийм бас амжилтанд бас хүрээгүй. Гэхдээ эхнэр ямар ч гэсэн кино урлагийн салбарт бол нэвтрүүлээд амжицсан. Энэ хоёр чинь ер нь бас урлагийн сургууль танилцсан гэлөө тий. Энэ хоёрын чинь хайр дурлалын түүхийг ярихаар 80 онд танилцсан байна. Тэгээ 80 онд танилцаад урлагийн сургууль танилцаад 83 онд анхныхаа өөрийн найруулсан кинонд тоглуулад хормой болохоор 90 онд хийгээд тэгээд 96 онд энэ амьдрах сайхан уран сайхны кинонд цаанаасаа ингээд дэлгэцний хоёул ингээд ярьж хахад юм нөгөө хоорондын зохицол биеийг ойлгож байгаа тэр нь ингээд гэр бүлийн хүмүүс үнэхээр хайртай хүнд ингэж л хардаг байх, ингэж л ханддаг байх. Buongiorno principessa гэл тэр үгийг хэлж байгаа эдгээр ингээд цаанаасаа хайр гэдэг ийм зүйл байдаг болов уу гэдгийг бас харуулхад гол дүрийн хоёр маань эхнэр нөхөр хоёр байсан. Хоёр биендээ хайртай хүмүүс байсан. Хос байсан гэдэг нь бас их нөлөөлсөн гэж боддог. Тэгээ энэ хоёрыг чинь хамгийн амжилттай тий дэлхийд дахинд хүрсэн ийм кино гэж хэлж болно. Тий. Энд чинь нөгөө нэг яг тухайн цаг үед бол гадны кино хамгийн их орлого олсон. Одоо гадаад кино байсан юм бэл олон жил тийм байсан юм бэл. Тэгээ сүүлд яг өөр кино гараад дэвтсэн юм бэл. Сүүлд чинь Паразитын ч бол амар болчихж байгаа шүү дээ. Аль чинь бол баг 10 жил ерөөсөө юу хийсэн бэ? 2000 онд нөгөө Crouching Tiger, Hidden Dragon болоо тий энэ кино Азийн кино толгой зөвхөн тий цахиур аглан гарч ирэх хүртэл ер нь бол Хойд Америкийн зах зээл дээрх одоо өөр хэл дээрх одоо тий Хойд Америкийн зах зээл гэж Америкийн нэгдсэн улс Канадыг хэлж байна тий. Тэгэхээр англи хэл дээрх биш гадаад хэл дээрх кино хамгийн өндөр хэмжээний ашиг орлогыг олсон одоо дээд амжилтыг эзэмшиж ирсэн байлээ. Тухайлбал нэг 58 сая $8 ашиг орлого. Ер нь дэлхийн хэмжээнд амьдрах сайхан уран сайхны кино 230 сая $8 ашиг орлогыг цуглуулсан. Үүнээсээ 58 саяыг нь зөвхөн Хойд Америкийн зах зээлээс олсон. Ингээд 2000 онд энэ Аз кино гарч ирсэн тий. Энэ бажтыг харсан уу? Нэг төсвийн. Бажт бол тийм бас өндөртөө орохгүй. Харин тий. Би бажтыг харслаа л да бас ингээд нөгөө адилхан ингээд бас орлогыг харчаад ингээд бас давхар бажтыг ер нь хараад явдаг л та. Сайн харсан чи бажтэн дээр нь хоёр мэдээлэл гарч ирээд лээ. Нэг нь болохоор $15 сая гэж гарч ирээд. А нэг нь болохоор $100 гэж гарч ирээд байгаа. Би бол $15 сая нь баг үгүй л болоо гэж бодод байгаа. Яг гэвэл тэр чин тохой долларын ханшнөөр тэгээд Итали кино шүү дээ. Тэр чин ямар Холливуудын том төсөвтэй тэ нэг хамаг жүжигчтэй хамаг цалингаа тавьчихдаг том юм биш. Тэгээд яг алийг нь мэдж чадаагүй. Хоёр ер нь дандаа юм хоёр л төсөв гарч ирээд лээ. Тийм. Ер нь бол одоо кино урлагийн салбарт Хойд Америкийн зах зээлээс хамгийн өндөр ашиг орлого олсон
5 кино ер нь бол байгаа л да энэ нөгөө гадаад хэлт ирэх. Тэгээ одоо нэгдүгээрт нь ягарахгүй түрүүн хоёлаа хэлсэн Crouching Tiger, Hidden Dragon буюу энэ кино орчиж байгаа. 120 сая, 126 7 сая орчим долларын ашиг орлоготой одоо хүртэл амжилт ивдэгдээгүү. Хоёрдугаар байранд амьдрах сайхан уран сайхны кино маань 58 сая доллараар байгаа. За яг ард нь бүр шил дараад хүрээд ирсэн. Энэ ямар кино вэ гэхээр сая 2023 онд нээлттэй хийсэн Японы кино уран бүтээлчтэй хийсэн Gojira -1 гэдэг. Ер нь Godzilla-г бол идэрч айгуу сайн идэг шүү дээ. Би тэг бодох хэлэх дуртай. Япончуудын хувьд хамгийн мүлжүүртэй сэдв нь Godzilla буюу Gojira юм шиг байгаа. Gojira-га комиктой хийн, мангада хийн, кинонда хийн, телевизэн онлайнт кинонда хийн. Одоо баг хичнээн олон янзын кино хийсэн. Тэгээд 2023 онд хийсэн кино нь үнэхээр бас сайн болсон учраас Хойд Америкийн зах зээлээс их сайн олсон. Ингээд 56 орчим сая долларын ашиг орлоготойгоор 3 руу очсон байгаа. 2002 онд хийгдсэн Hero гэдэг Баатар гэдэг Азийн бас киног. Энэ болохоор 4 дээр 5 дээр чиний хэлсэн Parasite. Тийм Parasite ч бас 5 дээр явж байгаа байхгүй. Тэгэхээр ингээ харахад гадаад хэл дээрх кинонуудаас Хойд Америкийн зах зээлээс томоохон амжилт бас ашиг орлогыг цуглуулж чаддгийн илэрхийлэл. Хойд Америк гэснээс энэ кино бол маш их тийм адармата эдрэтэй замыг туулж үйж ер нь бол барууны үзэгчтэй. За цаашлаа дэлхийн үзэгчтэй төрсэн кино. Кино өөрөө 1997 оны сүүлээр Итали гараад цацагдаад хүмүүст таалагдсан. 97 оны 5 сарын Канны фестивал дээр нээлттэй хийсэн байна. Тий 98 оны Кан дээр. Тий 98 оны 5 сард болсон. 98 оны тий 98 оны. Бас нөгөө нэг 15 минут алгад тавьсан байл шүү. Би бас нөгөө нээлтүүдийн очиод харсан чинь тэр нөгөө standing ovation гэж ярьдаг шүү дээ алгад тавьдаг. Тэрийг бол Торонтод ч хийж исэн, Италидаа ч гэсэн зүгээр театрт гарахт нь хүмүүс алгад тавьсан юм билээ. Тэгэхээр энэ бас нэг сонирхолтой үзүүлэлттэй. Би бол зүгээр нээлт болгон дээр нь тийм 15 минут алгадчихад байдаг кино. Нэг сонсож байгаа юм билээ. Энийг бол бас үзэгчд үнэхээр таалагддаг сайн киноны бас нэг илэрхийлэл болж байгаа. Роберто Бенини энэ киног Италид хийгээд Италид гаргасны дараа мань хүнийг үндэсний хэмжээний баатар хэмээн бас италичууд их Италийн кино урлагийг те бас таниулахад Итали дотор таниулахаас гадна олон улс таниулахад их хэмжээний үүрэг оролцоо гаргасан хэмээн тайлбарлаж магтаж байсан. Ингээд 98 оны 5 сард Каннын кино наадамд оролцоод Гран При шагналыг нь авсан. Яг нь Каннын кино наадмын үеэр асар их хэмжээний шүүмжил дагуулсан нөгөө дэлхийн хамгийн бас эмзэг сэдвүүдийн нэг гэж хэлж болохоор Холокост те. Холокосттой холбоотой хөнгөн инээдмийн жанрын тийм элементүүд орсон ийм кино байж болохгүй гэсэн одоо Каннын кино наадмын кино судлаачид, сонирхогчид, шүүгчдэр хүртэл шүүмжлэгч нар байгаа. Тийм болохоор Каннын кино наадмыг эргээр ч гэсэн сөргөөр ч гэсэн байлдан дагуулсан. Үүнийг нь харсан Хойд Америк нэгдсэн улсын Miramax Films харж байгаа. Энэ киног Хойд Америкт гаргах юм бол цөм хийх юм байна гэдгийг ойлгочихж байгаа. Ингэнгүүт энэ киног амьдрах сайхан уран сайхны киног Америк нэгдсэн улсын зах зээл рүү авъяцсан. Ингээд 1998 оны бараг өвөл байсан. 11 сард байна уу? 10 сард, 10-11 сард Америк нэгдсэн улсад гарсан, Канадад гарсан, за мөн Германд 11 сард гарсан байдгийн. Ер нь ингээд харахад түлхүү нэг англи хэлтэй улс орнууд руу бүр 99 оны 3 сард Их Британд очсон байгаа байхгүй тийм. Тэгэхээр ингээд нөгөө амд амьдсан маркетинг бол Америкт аягүй сайн хийгээд ахаар нь эн чинь Британь руу ч их аваач ийм аягүй гоё кино тий. Дайн гэдэг зүйлийг иргэний дайн, за дайн гэдэг зүйлийг Германы одоо Гитлерийн фашист Герман, за Холокост, за ингээд дэлхийн 2 дугаар дайн ингээд энэ том асуудлуудыг хөндсөн ийм төрлийн жанрын. Гэхдээ энэ киноны жанрыг хэлэхдээ эмгэнэлт инээдмийн гэж хэлж байгаа. Тэгэхээр киног өөрийг нь үзэхээр шууд ойлгоно тий. Киног үндсэндээ 2 хэсэгт хуваацсан байгаа шүү дээ. Part 1, part 2. 1-р хэсэг, 2-р хэсэг. 1-р хэсэг дээр айгүй гоё тэр жинхэнэ нөгөө гэр бүл гэж юу юм, хайр дурлал гэж юу юм, хүн эсрэг хүчний үндэд дурлахаараа яг ямар болдгийг тий. Тэрийг одоо манай Роберто Бенинигийн дүр үнэхээр Гуидо тий. Гуидо өөрийн хайртай бүсгүй болох. За шууд хайртай болчих жоо биш л дээ. Дора тий. Дора эхнэр нь Николетте Брасигийн бүтээсэн Дорагийн дүрийг анх олж хараад энэ хоёрын хооронд ч ингээд соёлын зөрчил бас яваад байгаа. Юу болж байгаа гэхээр Италичууд ч дотор 2 янз байгаа. Нэг нь болохоор 2 янз яг тухайн дэлхийн 2 дугаар дайны үед шүү. Еврей гаралтай биш. Тэгээ еврей гаралтайнууд нь ерөнхийдөө жоохон таарахундуу амьдралтай гадуурхагдах тал руугаа шилжчихсэн тий. Еврей гаралтай гэдэг утгаараа энэ киноны гол дүр болох одоо Гуидогийн нагад цаах Элисе энэ хоёрыг хамтд нөгөө баривчилждаг шүү дээ. Тэгээ баривчлаад эхнэрийг нь болохоор энэ хүнтэй суусан гэдэг утгаараа. Тэгээ энэ киног үзэх юм бол эхнэр нь болохоор өөр явдаг шүү дээ. Тий. Өөрөө угс гэр бүлтэйгээ хамт байхын тулд тий. Гэр бүлтэйгээ хамт байхын тулд энэ киног ерөнхийдөө эхний part 1-ийг задлаад үзэх юм бол 3 хэсэгт хувааж байна. Part 1-ийг. За энэрхийдөө бол эхлэл, өрнөл, тайлал гэдэг.
За эхлэл нь юу гэхээр Гуидо анх Дораг олж хараад ямар сайхан бүсгүй энэ бүсгүйг л өөрийн болгох ёстой юм гэдэг нэг юм мэдрэмж авч байгаа тий. За хоёрдугаар хэсэгт нь болохоор хоёрдугаар одоо өрнөл гэж хэлж байна. Өрнөлд нь Дораг өөрийн болгох гээд яаж тэмцэж байгаа. Энэ тэмцэж байгаа дотор нь кино урлагийн салбарынхны бас тэр нэг техникийг ашигласан байт юм бэл. Тэр нь болохоор кино зохиол бичихтэй set up and pay off гэж англиар хэлж байгаа. Тэр нь болохоор ерөнхийдөө бэлдэж агаад тэрхүү бэлдсэн зүйл нь дахин давтагдах маягтайгаар одоо хариу гардаг. Тэр одоо хэсгийн зураг авалтууд аюул олон давтагдаж харна. Та бүхэн бас сайн ажиглаад үзэх юм бол энэ киноны нэгдүгээр хэсгийн тэр өрнөл хэсэг дээр энэ зүйлүүд бас их гарч байгаа. Киноны туршид 8 удаа Buongiorno Principessa гэж хэлдэг. Тэг яагаад ингэж хэлж байгаа гэдэг маань өөрөө эмэгтэй хүнийг хайрлаж хүндэтгэж байгаа. Дээр нь чи бол миний гүнжигээ те дуурайд хэлж байгаа. Тэгээ 8 удаа хэлхийн нэгийг нь хүүн хэлдэг. Тэгээ хүүн үрт хэлж байгаа. Тэгэхээр энэ киноны турш та хэд маань бас кино үзэж байхдаа хэдэн удаа яг ямар сцен дээр энэ Buongiorno Principessa гэдэг хэлж чинь те. Гуидо гэдэг хүн Дора гэдэг хүнд хайртай болчоо тэр хайраа илэрхийлэл болгож мэдээж эн чинь бас зэрэг зиндааны ялгаа харагдаад байгаа байхгүй юу? Эмэгтэй нь болохоор арай өөр зиндааны те. Гуидо болохоор зочид буудал зөөгчөөр ажиллаж байгаа. Еврей гаралтай Итали залуу шүү дээ. Тийм болохоор өөрийнх нь өрсөлдөгч нь гэтэл хэм байдаг үү гэхээр бүр фашистуудтай Германы талд ажилдаг Италийн одоо тэр хотынхаа алиас хотынхаа нэлээд том албан тушаалтан бас байдаг байгаа тий хотын нэлээд том албан. Тэгээ энэ хүнтэй өрсөлдөж ээж тэрхүү бүсгүйг өөрийн болгоно болгож байгаа. Болонгууд энэ нэгдүгээр хэсгийн маань тайлал болж байгаа. За харин киноны хоёрдугаар хэсэг болохоор 1944 он тий манай хэд маань баримтлагдаад тэгээд хорих лагерт амьдрал яаж өрнөж байгаа яаж одоо түүхэн өрнөлүүд бий болсон гэдгийг бас харуулсан. Тэгээ энд нь бас нэг зүйлийг онцож хэлмээр байна л дээ. Хорих лагер гэж бид нар бас яриад байгаа. Тэгээ хорих лагер маань лагероос дотроо хид хидийн янз байдаг. Тэгээ тэрхүү хорих лагерууд дотроо хид хидэн олон янз байдаг. Энэ кинон дээр бас зүгээр нийлүүлээд нэгийг бас харуулчих шиг болсон гэдэг. Нөгөө нэг шүүмжүүд чинь бас явдаг. Auschwitz, Birkenau гэдэг Польшд байдаг тэрхүү хорих лагерын хувьд энэ Гитлерийн германчууд ч ерөнхийдөө өөрсдөөсөө үндэс угсаа доогуур гэж үзэж байгаа үндэснүүдийг хэрхэн яаж те дарлах, хөдөлмөрийг нь боолчлох, тэгээ мүлжих. За тэгээд дотор нь төднийг одоо дайны олзлогчдыг бас хорих лагер гэж байна. Дотроо ингээд дөрвөн лагер байна. Дайны олзлогчдыг хорих лагер гэж байна. За labor camp гэж байна. Labor camp гэдэг болохоор зөвхөн хөдөлмөрийг нь мүлжих те. Хөдөлмөрийг нь мүлжөөд за нөгөө camp нь болохоор experiment одоо ерөнхийдөө нөгөө амь насанд нь хүрдэг туршилт хийгээ дээр нь амь насанд нь хүрдэг хамгийн харгас хэрцгий лагер гэж байна. Ерөнхийдөө энэ лагерууд ингээд ажиглаад үзээд хахад хүн төрлөختний эсрэг хэдэн сая те хүний эсрэг ямар аимшигтай бас хүчирхийлэл үйлдсэн бэ гэдгийг нь хорих лагерийн түүхийг бас уншаад үзэхээр ойлгоно. Тэг яг энэ нэг Holocaust энэ юу ярьсан чинь нэг Германы компани байгаа байхгүй юу? Фашист засгийн газар руу захиа бичээд ингээд 150 эмэгтэй явуулаач ингээд туршилт хиймээр байна. Тэгээ ингээд нэг өвчм хүчээр тусгах штэ. Тэгээ эдгэж үзээд ингээд юм туршилт хиймээр байна. Тэгээд 150 хамгийн эрүүл хүүхэн явуулжээ. Эрүүл эмэгтэй. Тэгсэн 6 сарын дараа ахаад захиа бичиж байгаа нөгөө компани нь. За айгуу гоё ингээд туршилт хийлээ. Гимн 150 л өгчлээ. Одоо ингээд нэг жирэмсэн хүнд таардаг юм нэт бас туршилт хиймээр байна. Яг ахаад нэг 150 эмэгтэй явуулаад гэж. Тэгээ тийм захиа бичиж одоо тэр баримт үлдсэн ба штэ тий. Тэр компани Германы Bayern гэд одоо Монгол хүртэл юм н ороод ирсэн байдаг штэ. Дэлхийд 5-д ордог том эмийн компани. Одоо тэгээд тийм төвхтэй л компани байгаад байгаа байхгүй. Айгуу сони яг юуг нэрч. Тэгээ яг тийм туршилт хийх бол энэ ангаахын салбарт бол бас нэг талаас аимшигтай ч нөгөө талаас айгуух одоо дэвшил авчирсан юм байлээ л дээ ялтчгүй. Антибиотикны хувьд ч гэдэм антибиотик ч бас яг энэ үеэр илэрч байгаа. Тэгээ Bayern компаниг яг тийм түүхийн сонсчод буцаагаад нөгөө имийн аав маав гэхэлэр бас жоох эвгүй л. Тэг яг хөө тэгээд яг киног яагаад хүмүүс шүүмжлээд байдаг вэ гэхээр ойлгомжтой. Холокост гэдэг үг хэлэхэд л хэдэн сая одоогоор ч гэсэн тэр дэлхийн 2 дугаар дайны үед Гитлерийн Герман нацистуудын гарт амьсаа алдсан хэдэн сая хүний үр аж те зээнэр нь бүр одоо зээнцрүүд нь бүгдээр амьд сэрүүн байж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийн хувьд ер нь л еврей гаралтай хүмүүсийн хувьд маш хүнд сэдв. Энэ сэдвийн талаар ярихад инэдмийн кино ч юм уу, инээд хөөр илэглэхтэй тиймэрхүү зүйлүүд байх ямарч боломжгүй гэд. Тэгээ энэ амьдрах сайхан уран сайхны кинод илгэснээр тавигдсан дараа асар их шүүмжил одоо үрт энэ киног шүүмжилдэг. Энэ киноны оног одоо дараад идэг бас нэг сул тал нь гэж хэлж болохоор тэр зүйл болохоор Холокостын сэдвийг авч хөндөж авч
үзүүлсэн. Тэгэд найзууд нь зөвлөж ийсэн гэж байгаа шин. Тухайн үед чинь киног 96 он 97 он тэгтэр Роберто Бенини хинч биш багхгүй. Энэ харин ч бас кино урлагийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн. Бүр 2 сая 20 мянган 200 мянган хүний өмнө гараад илгэлж чаддаг. Инээдмийн үзүүлбэрүүд телевизийн номер, телевизийн нэвтрүүлэгт ороод хүмүүсийг ингээд тасалтгүй нэг цаг инээлгэж чаддаг. Үнэхээр мундаг, харизмат, ийм жүжигч байсан, илгэлэгч байсан. Тэгээ энэ хүн өөрөөсөө харьцангуй хол буюу еврей гаралтай биш байж те. Еврей гаралтай хүний тухай, Гуидогийн тухай, тэр гэр бүлийн тухай, тэрхүү гэр бүлийн нацистийн Германы даралт яаж одоо амьдралаа өнгөрүүлсэн. Түүнийг одоо ийм том сэдвийг барьж авч кино хийж байгааг сонссон найзууд нь ерөөсөө бити ингээд чи өөрийнхөө карьераа ингээд золиослох гэдэг нэг зөвлөж исэн боловч бас зоригтойгоор дайрсны хүчинд өнөө цагийн бас кино урлагийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг төрөн гарсан гэж хэлж болно. Яг киноны 2 дугаар хэсэгт хорих лагерт өнгөрүүлж байгаа тэрхүү мөчүүд хорих лагерт байж байгаа боловч Гуидо өөрийн ихнэр тэ доораад өөрийн нөгөө хүү бит хоёр 9 мэнд байгаа шүү гэдгээл мэдэгдэхгээл хорих лагерийн тэрхүү чанга аригч тэ янз янзын зүйлүүдийг ингэж булааж аваад зүхтаагаал зүсээ хувилгаал яг жинхэнэ хорих лагерт ийм зүйл ямар ч боломжгүй. Боломжгүй зүйлийг хитрхи тийм үлгэрийн маягаар үзүүлсэн. Энэ нь өөрөө Холокостын хохирогчдын тэр одоо сэтгэлд үлдсэн тэр гүн шархыг нь айгу сэвтээгээд байна гэж шүүмжилдэг. За үүн дээр хариу аргумент байгаа шүү. Үүн дээр хариу аргумент юу байна гэхээр Роберто Бенини ч гэсэн хэлсэн байдаг. За энэ киног бас өндөр үнэлгээ. Бүр Chicago Tribune сэтгүүлч 100-аас 100 оноо гэсэн байт юм бэл. Өгж болох хамгийн тэгээ яасан гэхээр энэ кино Холокостын тухай кино биш. Энэ кино фашистын Германы тухай кино биш. Энэ кино юуны тухай кино гэхээр энэ кино хайрын тухай. Хайрыг өгүүлж байгаа гэр бүлийн хайр, гэр бүл гэдэг ямар нарийн нандин зүйл вэ гэдгийг үзүүлж байгаа. Дээр нь айл гэрийн эр хүн одоо эцэг хүн те гэр бүлээ авч явахын тулд эцээ хүртэл яаж тэмцдгийг хамгийн уран яруу, хамгийн сэтгэл хөдлөхөөр энэ киног үзэж байхдаа хүн ер нь нэлээд хэд удаа бас сэтгэл хөдлөн дүлэмсээ барьж дийлэх ойлгох тохиолдол бас гардаг. Тэр бүх зүйлүүд хийж чадсан учраас хүний сэтгэлийн утсыг хөндсөн ийм кино гэж. Роберто Бенини өөрөө хэлэхдээ Холокостын тухай кино биш гэдгийг бас хэлсэн. Дээр нь зарим нэг тийм хөнгөн инээдмийн одоо элементүүд нь өөрийнхөө ааваас сонссон тэр зүйлүүдийг энэ кинонд бас шингээж өгсөн. Дээр нь энэ кино түүхэн гэхээс илүү уран сайхны кино шүү дээ. Тийм болохоор уран сайхны кино гэдгээр нь та бүхэн хүлээж аваарай гэж Роберто Бенини хэлсэн байдаг. Тийм шүү дээ, тий. Ямар баримт кино шүү дээ. Уран сайхны кино юм чи. Надаас яг тэр талаас нь шүмжлэхээр тэр янз янз би бас нөгөө юунууд ревюнуудыг уншсан байхгүй нөгөө янз янзаар л бичсэн байлээ шүү дээ. Тэгээ мууг нь уншихад бол хамгийн их голддог хэд хэдэн одоо муу гэж хэлдэг шалтгаан байгаа. Нөгөө түрүү чи ярьсан еврей биш хүн еврейн тоглолцлоо тий. Холокостыг ингээд сайн одоо инээдмиг кино гэжлээ. Энээс гадна нэг 2 3 юм орж ирдэг нь болохоор хүүхдийн жүжиглэлт. Хүүхдийн жүжиглэлт их муу байна гэж их орж ирж байгаа. Бас нэг юм нь болохоор энэ том хүүхэд итгэх ямар ч боломж байхгүй. Ийм тэ хорих лагерыг одоо ямар нэгэн реалити шоу шиг ийм юмтай ингэж андуурах ямар ч боломж байхгүй гэдэг иймэрхүү шөмжнүүд орж ирээд байгаа. Тэгээ яг эннийх нь эсрэг бас ингээд буцаага тавьсан юм бэ лээ. Яг үнэндээ хүүхэд итгээгүй том болчихсон еврей хүүхэд гэдэг бол бас арай илүү одоо оюуны чадамжтай гэж үзэж байна л да. Аавдаа итгэсэн бол жүжиглж ийсэн байвал тэгвэл яах юм. Бас тийм байж болно. Энэ мэтчлэнгээр ингээд хоёр талаас үзэл хэдэм билээ л дээ. Өмөөрхөн өмөөрөөл зүгээр дийлэнхээр бол гэхдээ мэдээж нөгөө магтсан нь тий. Тэр нь илүү шттэ. Ялч энэ ч нэг 250 шилдэг киноныхаа чагсаалтанд орчиж байгаа. Миний ч дуртай кино би бол бас нэг хаяа үздэг. Энэ нэг хүүхдээ ингээд муу юм ингээд харлуулахгүй гэдэг шттэ. Яг нөгөө англи үг нь болохоор soul saving гэдэг байхгүй сүнсийг аврах гэдэг үгээр гараад байгаа. Яг ийм тэ хар бараа ийм хүнд дурсамж өгөхгүйгээр тэр хүүхдийг ингээд тэ сүнсийн өстөө нэг ариун сайхан байдлахын төлөө ер нь эцэгхүүнээс тэ хүүхдийн төлөө ямар золиос шаардсан юм бэ? Энийг харуулсан надад бол айгүй гоё гэнэ санагддаг. Би бол ямагт нөгөө магтсан талд нь л байна. Тийм хүүгийн дүрийг бүтээсэн тэр хөөрхөн хүүчин Оскарын шагнал авсан 2 кинонд яг ийм хүүхдийн дүрийг бүтээсэн байгаа. Нэг нь Амьдрах сайхан гэдэг энэ 97 оны энэ кинонд тэ Гуидо Доро хоёрын хөөрхөн хүүгийн дүрийг бүтээсэн. 2000 онд Оскарын шагнал авсан
Гладиатор кинон дээр генерал Максимусын хүүн эхнэр хүү хоёр нэг хорогдчихдаг шүү дээ. Тэрэн дээр хүүгийн дүрийг бас бүтээдэг. Тэгээд 92 оны одоо л 92 оны гэдэг чинь 20 эдтэй залуу болцсон тий. Тэгээ хүүхдтэй байхдаа ингээд бас түүхэн Оскар авсан 2 кинонд хүүхдийн тий дүрийг 2 хүүгийн дүрийг бүтээсэн айгу бас нэг бодлын азтай одтой бас мундаг тийм хувь тохиолтой. Тэгээ энэ кино чинь хүмүүс явахтай түүхэн юм шиг ингэж хүлээж аваад тэр гарч байгаа тэр сценүүд тий. Одоо би бол миний өнцгөөс харахад бол хүү бол итгэж болох үс зөндөө зүйлүүд байгаа. Тэр аавын жүжиглэлт үнэхээр мундаг тий. Германы офицерууд тэр хорих лагерын тэр одоо өрөөнд зааланд орж ирээд герман үлтэн хүн байна уу гээл. Тэгэнгүүт нөгөө герман үлтэн хүн гэсэн чинь гүйдэ бодож байгаа байхгүй. Хүүдээ яаж эн чинь тий ойлгох болов гэж бодонгуудаа гэс гүйчжэл би герман альтаа гэж хажууд нь очиж зогссон. Нөгөө германы офицер хорих лагерын тэр хатуу ширүүн тий ер нь баг л үг болгоно нь баг тэгин шүү, ингэн шүү, хорин шүү, буудан шүү, гисгэн шүү гэсэн үгнүүд хэлж байгаа шүү дээ. Тэгэхэд яг тэр тоон буюу дууны өнгө хэлбрээр гэхдээ нөгөө 1000 оноо цуглуулж чадах юм бол жинхэнэ танкаар шагнуулсан шүүгээ тоглоомын дүрмийг хүүдээ дээр нь тэрэнд байгаа хүмүүс рүү хараад яг тийм зандарч байгаа байл хэлж байгаа хгүй. Тэр хэсгийг үзэхээр ингээд өөрөө ирэхгүй тэр хүүгийн гим зэмгүү тэг гинэн цагаан нандин тэр зүйлийг одоо авч. Тэгвэл киноны туршид бас гардаг шүү дээ. Киноны нэг үе хэсгүүд дээр хүү жоох хэргэлзэж эхэлдэг. Яагаад энэ хуаран шиг энэ газраас юу явж болтгүй юм бэ? Явъя л да аваа гэл те. Тэгсэн чинь гүйдэ хүртэл энэ дээр хариу тоглол байж идэг байхгүй. Үгүй явж яагаад болохгүй гэж явъя. Бидний хориод байгаа ари чи бидний хориод байгаа зүйл байгаа гэж бодоод байгаа юм биш. Алуу гарыг гэдэг бороо орж идэг ш те. Бороо орж исэн чинь нэг лагерийн хаалгын онгоолгол гадаагаар алуу явъя гэсэн чинь хүүн ингэ нэрээ нөгөө танк явж болох тэрхүү оронд хүүхд гэж амар хөөрхөн бодчихж байгаа байхгүй юу наав явах гээд байна гэдэг. Тэрхүү оронд үгүй би чинь тоглоомдоо бас айгүй тэгэд хүүд эргэлзээ төрүүлээд байсан зүйл нь болохоор нүдэн дээр нь ингээд хүүхдүүд цөөрөөд те хүүхдүүд юу байхгүй болоод энэ уралдаанд аавын хилээд байгаа энэ уралдаанд юу хүүхдүүд оролцож байгаа юм уу хүүхдүүд нь энэ тэндэг одоо нуугдсан байгаа гэж аав тайлбарлаад байгаа ш те нүдэн дээр нь за тэгээд нэг юм сэтгэл өвтгөм сцен байдаг нь бүгдийг нь усанд оруулъя гэдэг те хоригдож байгаа бүх хүмүүсийг усанд оруулъя гэд хүүхдүүдийг ч гэсэн бүгдийг авч яваад бүгдийг нь хороодог. Тэгэд азар хүүн амьд үлддэг нь болохоор усанд орох дургу. Тэг энийг Роберто Бенини айгуу гой уралж өгсөн. Би тэр нөгөө кино зохиолыг бичихтэй эхний хэсэг дээр энийг уралж өгсөн. Нөгөө парт 1 дээр нь гардаг. Хүү болохоор ээж автагаа байжгаад ээж нь усанд оруулах гээд нөгөө ярьсан чинь нөгөө зүүн хөлөг дэвсээд идэх. Үгүй би усанд ормооргүй байна гэл. Гэтэл киноны 20 дугаар хэсэгт тэр усанд ормооргүй байгаа зүүн хөлөө дэвсэж байгаа тэр зүйл нь амин аварч байгаа. Гүйдөө өөрөө хүртэл хүүгээ явж усанд ороо гэдэг те. Гэтэл тэрхэн зөв хормын зүйл те аварчж байгаа байхгүй. Тэр нэг юм ажиглаад үзэх юм бол айгүй тийм торгомсог их гоё тийм шигтгэн уусан сценүүд ийм деталууд нөгөө яг кино зохиолын үед бол маш чухал байдаг л да. Одоо гиг винтхэн киноны гол дүр амар том буу гаргаж ирэл нөөгнөө буучч болохгүй шүү дээ. Тэр буу яагаад байх хэвтэй те яаж тэр бууг олж авсан ч гэдэг иймэрхүү юм заавал гарч ирэх хэвтэй гэдэг чинь өмнө гарсан үйл явдал нь дараа нэгэд утга учиртай байх хэвтэй. За яг энэ кинон дээр бол инедмийн деталууд авч байгаа хэрнээ эднэрээ маш сайн ашигласан. Яг сайн ярьсан жишээ. Иймэрхүү юм жижиг деталууд нь нэг удаа ингээд зүгээр гараад өнгөрөхгүй ш дараа нь дахиад те тэр нэг малгай сольдог нь дараа нь ингээд хэрэг болол байдаг шүү дээ. Сүүлд нь бүр хамгийн сүүлд нь норцсон малгайг сольж өгөл те өндөг хийгээл ингээд чинь нэг малгайгаар чинь ингээд ганцхан удаа биш ингээд хид удаа юм тоглолт хийгээд ахин дахин гэж гарч ирээд явдаг. Эн чинь бол нэг талаасаа логик гэх юм уу та. Сэтгэлгээний юм. Нөгөө талаас бол айгүй юм кино зохиолыг сайн болгодог. Чухал зүйл л те. Юм давхарг нэмж өгдөг те. Нэг үгэнд нэгхэн давхарг биш 2 3 давхарг ингээд давхар утгатай. Ахаад гарч ирдэг. Хүүгийн нөгөө амьд үлдэхтэй бас хорогддог. Тэр нэг хайрцаг өгдөг шүү те. Яг тэрнтэй төсөөтэй хайрцаг бас гэртэн байдаг гэсэн шүү дээ. Киноны 1-р хэсэг. Хинчин өөрөө тийш орж нуугдаал те гарч ирээл тоглоол те. Тэгэл яг тэр харилцаараа киногоо ингээд анхааралтай үзсэн бол 1-р хэсгээр гарсан зүйлүүд дээр гарсан сургамжууд нь ч юм уу одоо тохиолдсон зүйлүүд нь 20-р хэсгээр давтагдахаас гадна хүүгийн амийг аврахад тэр чухал хэсгүүд элементүүд маш ихээр нөлөөлсөн гэдэг нь харагдана. Гэхдээ энэ кинон дээр чинь хорих лагер амар гэдгийг бас харуулсан зүйл гардаг шүү дээ. Хүүгээ нөгөө харуулахгүйгээд нааш наруулсан нөгөө маш олон цогцсуудыг бүгдийг оолчихсан байдаг. Тэрийг хараад Роберто Гуидо маш их имзэглээ те хойшоо ингээд алхаад ухраад явж байгаа. Тэгээд тэр нэг амар эвгүй сцен өгдөг. Бид энэ киног хүүхд байхдаа үзсэн бохоггүй. Тэгээд хүүхд байхдаа үзээд яг үнийг хэлэхэд бол ойлгоогүй. Тэр нөгөө аав нь айгуу тийм нөгөө эмэгтэй хүний дүрд хувилчаад ээжтэй нь бол ээжийг нь хайж явж байгаад баригддаг шүү дээ. Тэгээд нөгөө хайрцагт хүүг нуучаад тэгэд хүүгийн хайжуугаар яг явахдаа нөгөө нүдэн ирмэд ай явдаг юм.
Энэ аян киноны 1-р хэсэгт гарч байгаа яг тэр аятай адилхан. Ягаад тэгэхээр 44 онд Гуидог наг захтай хамт цочид буудлаас ресторанаас нь нөгөө юунууд ирээд баримтлаад аваад явдаг байхгүй. Тэгээ хүү үлддэг. Тэнгүүд хүү рүүгээ эргэж хараад нүдээ ирмээд тэгээд явхад нь яг бас нэг юм тэр чинь нөгөө хүүдээ тийм сериосны нухацтай болоогүй. Миний хүү санаа зовхгүй тайвшруулаад байгаа байхгүй. Тэгэд явдаг аян сүүл тэр герман нөхөртэй баригдчихад тэг хойноос АК тулгуулчаад явж байхдаа хүүгээ 50 байгаа шүү. Тоглоом үргэлжилж байгаа шүү. Нуугдаж байгаагаараа гэдэг тэр сцен. Тэгээ нөгөө энийгээд алхахдаг. Тэр хэсэг бас их сэтгэл хөдлөн. Тэгээд тэр юуны хэсгийн араар ороод. Тэгэл нэг маш бас их тийм найруулагчийн шийдэл юм болоо гэж би боддог. Тэр хүнийг заавал тэгж өгч байгаа, буудаж байгаа хэсгийг гаргах, тэ? Гаргахгүйгээр ингээл офицер. Одоо хүртэл хүүхд байхдаа би ингэж үзчихэл энэ эргээ гарч ирж байгаа офицер нь Гуидо байхаа гэж мэдхгүй ингээл янз бүрээр боддог байсан. Тэрхүү хурд хугацаанд хүүхд юм чинь нөгөө хувц сунараа тийм солиод амжиж чинь гэдгийг ч тооцоолохгүйгээр гэхдээ аав нь ягаад өгчлээ гэдгийг ойлгоход. Тэгээ сүулт энэ киногчоос хит хит үзэн штэ хүүхдийн амлалт ер нь айгүй их гардаг. Аа болсон үзэхэд бас арай өөр л кино байх тийм. Өөр тийм. Эцсийн мөч хүртэл тэмцээд тэгээ хүүд айгүй сайхан дурсамжийг үлдээгээд чи ялаад чиний ялтын танк чи ирнэ гэсэн тэр танк нь холбоотнууд 1945 онд те энэ Аушвиц-Биркенау ер нь энэ хорих лагеруудыг бүгдийг нь чөлөөлөөд танкууд дайран орж ирсэн байдаг те. Тэг яг түүхээс нэг жоохон өөр зүйл энэ киноны элемент дотор орцсон гэж шүүмжлэгчид хэлдэг. Тэр нь юу гэхээр яг Польшид байдаг Аушвиц-Биркенаугийн хорих лагерыг чөлөөлсөн танкууд улаан арим чөлөөлсөн билээ. Улаан арим чөлөөлсөн. Чи ойрхон зөвлөлтийн талаас. Тий. Нөгөө хиний манай гол дүрийн жижиг Роберто Бенинигийн аавгийн хоригдож байсан лагерыг чөлөөлсөн арим болохоор Их Британий одоо айрам цэрэг орж ирсэн юм байлээ. Тэгсэн тэр кинон дээр болохоор Америк нэгдсэн улсын Sherman гэдэг танк гарч байгаа. Тэнгүүд ягаад Америк танк тэн дээр байдаг ч юм ингээд ингээ харахаар нөгөө кино судлаач шүүмжлэгчнэр маш тийм жижиг деталуудыг хүртэл олж хараад түүхэд ингээд болоогүй те энэ зүйлийг ингэж харууллаа гэд. Бүр ийм маргаан байдаг гоо. Тэр бүр итгэж боломгүй. Роберто Бенини албаар Америкийн Sherman танкийг энэ киноны зураг авалтанд ашигласан нь дараа жилийнхэн Оскар руу бастай шүү дээ. Нөлөөлөх те бодлоор ингэсэн байх шүү гэж тэрийг бас эсэргүүцэж хүн байгаа. Энийг бас дэмждэг ч хүмүүс бас. Бас магадгүй шүү дээ. Би ч гэсэн тий Америк ер нь Америкт албан амтар оролцсон бол бас гимгүй шүү дээ. Тиймэрхүү байдаг шүү дээ тэр чинь. Америк кинонод активик кинонод юм чи тий. Оскар ярмаар байна. Одоо Оскар чинь ч одоо тэр жил бүр амар өсөлтөн болсон. Энэ 98 оны Оскар ч 99 оны 3 сард болсон. Тэгээд Холливуудын алдарч жүжигч Вупи Голдберг хөтлж исэн. Тэгээд энд чинь олон улсаас энэ чанартай болоо бүр энд Европт бодоо болгоо. Дээр нь Хойд Америкийн зах зээл дээр тий үнэхээр сайн байгаа. Дэлхийн хэмжээнд 200 хэдэн саяг цуглуулсан. Амьдрах сайхан уран сайхныг хүрээд ирсэн. Тухайн жилд бас дурлсан Шекспир гэж орчуулах багтаа үзэгчтэй тийм Shakespeare in Love тийм энэ кино тэр жилдээ бас үнэхээр цагаар оголсон тийм мундаг олон номоос нэр дэвсэн Gwyneth Paltrow гаргаж ирсэн Joseph Fiennes тийм энэ хоёрын за тэгээд нөгөө том кино үзэгчтэй Холливуудын алдарт кино найруулагч Steven Spielberg-ийн Цэрэг Райныг аврах нь Цэрэг Райныг аварсан нь энэ кино за тэгээд миний дуртай бас хэд хэдэн кино энэ Оскарт нэр дэвсэн нэг жижиг номинацуудад The Truman Show гэдэг нөгөө Холливуудын алдарч жүжигчин Jim Carrey-гийн Truman Show нэр дэвшсэн Armageddon дэлхийн сүрлийг өгүүлсэн Armageddon гэдэг ингээл бодохоор бас эн чинь аягүй чанартай, чансаатай нөгөө ер нь кино урлагт дуртай, хайртай кинон дуртай хүмүүс нэг өөр өөрийн дуртай жанрууд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс таалагдахаар өөр юм жанр. Байлдаан тулаантай кинон дуртай бол Цэрэг Райныг аварсан их таалагдан те. Хайр дурлал, гэр бүл те, түүх энэ зүйлүүдийг зөвсөн бол амьдрах сайхан замун утга уран зохиол мэдрэмж өндөртэй тийм хүмүүс бол дурлсан Шекспир. За нөгөө дэлхийн сүрэл адал явдалтай тийм хүнд одоо кинон дуртай хүн бол Armageddon бас л тухайн жилүүдийн хамгийн гоё кинонуудыг Truman Show бол би тэгж боддоо англиар яг Dark Horse гэж ярьдаг нэг юм битүүтэй морь гэдэг шиг дараа нь ингээд үзээд хахад айгүй уул нос их гоё кино ихгүй юу. Тэгээд тухайн цаг үед тийм сайн өндөр одоо үнэлгээ аваад нэг тийм чагнал олигтой аваагүй юм билээсэн. Би бас сүлд нь харж ирсэн. Гайхажсэн юм. Түрмэн шиг уулын гоё кино шүү дээ. Харин тийм. Jim Carrey бас өөрийгөө айгүй эвдсэн те. Заавал энэ хүн чинь. Яг нийт мэдэн байгаа л да. Гэхдээ эн чинь бас өөрийгөө арай өөр төрлөөр өөр жанраар гаргаж ирсэн юм кино. Тэгэхэд энэ 5 киноны өрсөлдөөн. За тэгээ мэдээж гол өрсөлдөөн амьдрах сайхан дурлсан Шекспир
Цэрэг Райныг аварсан 3 ор. Тэгээ нэр дэвшигтэй хүртэл 15 номинацид дурлсан Шекспир 15 байна 13 дэвшсэн. Тэгээд юу болохоор Цэрэг Райныг аварсан болохоор 11-т дэвшсэн санагдаад байна. Амьдрах сайхан болохоор 7-д нэр дэвшсэн. 7-д нэр дэвшээд 3-д нь авсан. 3-ыг авсан. Энэ дундаа энэ 3-аас юу авсан гэхээр гадаад хэл дээрхтэй шилдэг кино тий. Нөгөөх нь болохоор шилдэг эрэгтэй жүжиг гол дүрийн жүжигч нэг Роберто Бенини аваад тэгээ Роберто Бенини энэ өдөр Оскарын тайзнаа 3 удаа гарсан. 3 удаа гарахтай их сонин янз бүрийн 2 удаа чарлаа. Айгуу тийм эвгүй ихэд энэ ч нэг айгуу тийм харизматай, сэтгэл хөдлөл өндөртэй, италиар ярьдаг те, англиар айгуу бага ярьдаг. Тэгээ хүмүүс бас гайхсан. Италичуудаа бүр ийм хүмүүс байдаг юм уу гэж бодохоор. Тэгээ энэний дараа жилийн Оскар дээр Холливуудын алдар жүжигч, нийтмэн жүжигчин Билли Кристал хөтлсөн байхгүй. Тэгээ Билли Кристал хөтлөж явахдаа Роберто Бенини ч нөгөө өмнөх жилийнх нь ялагч учраас дараа жилийн эрэгтэй ялагчийг нөгөө зарлах гээд ирсэн байгаа тайзан дээр. Тэгэхэд араас нь мөрөн дээр за энэ нөгөө энэ жил далдганах вэ? Яах вэ? Тэрэгдэх вэ гэж байгаа юм шиг бүр ингээд нэг юм нийт рүү оролцсон байгаа хөө. Тэгэхээр Роберто Бенини 98 оны Оскар бүр 99 онд болсон тэр Оскарын кино наадмыг бас нэг юм утга юу оруулж чадсан. Нилийн юм entertainment гэх юм хөгжлөө болгож чад. Би бас яг үзчихсэн л та. Яг нөгөө шагнал аваад хэлж байгаа юм. Тэгээд одоо энэ нэг юм ялгаа соёлын ялгаад тах шүү. Ялгаа байгаад тах шүү. Азууч гэдэг юм одоо чинь Япон хүн ч юм уу эсвэл одоо Иран хүн одоо Оскар Фархадыг би энэ Оскар авч байгааг харахад бол ингээд хоёр ингээд нэг юм даруухан, ёстой даруухан хүлээж авдаг ер нь. За ерөнхийдөө ингээд авчлаа. Нэгдүгürt одоо авах хэрэгтэй юм авчиж байгаа юм да. Тиймэрхүү байдлаар юм хандчих шиг байгаа. Бас нэг юм нөгөө өрсөлдүүд ялагдсан. Киноны уран бүтээлчд ба штэ. Тэд нартаа бас ингээд хүндэтгэл үзүүлээд амар баярлахгүй ч юм юмнууд харагдах шиг санагдахгүй ялангуяа Аз найруулагч нарт. Тэгсэн чинь энэ Итали хүн чинь бүр сандал мандлан дээр гიშгэл амар баярлал ингээд бүр ингээ амар гоё. Нэг талаасаа юм өөрийнх гэх юм уу те. Ил юм биш. Тэгээд нэг хоёр дахь гарч ирээд шилдэг гадаад кинотаа авангуудаа гарч ирээд хамгийн их хэлж байгаа үг нь сонсох. Тэгсэн чинь яг тэгж хэлж илээ. Өмнөх спичэн дээр би хамаг англи үгээ дуусгачихжээ. Одоо яана. Тэгээ марцгана тэгж хэлсэн араас нэг Италиар яриа ингээд үлээвч. Яг тэр шагнал авч байгаа нь бол үнэхээр өөр байна л л дээ. Тэгээд тэр яг нэг уур амьсгалыг бас нэлээд ингээд өөрчлөлт өгсөн, entertainment болгож өгсөн юм билий ялтч. Тэр бас сонин санагдчихсан. Тийм. Тэр жилийн Оскар ер нь тэгэл зарим жилийн Оскарыг үзэхээр их даруухан ямар жүжигчд дэвшсэн, дээр нөгөө пропаганда гэж бас байдаг ш тэ. Иймэрхүү кино, иймэрхүү шагналд дэвшиж байгаа, номинацд дээр дэвшиж байгаа кинонууд дээр сэтгэл хөдлөл айл болох баримж гэх юм уу төвийг сахидаг те жүжигчд кино хөтлөгч нь хүртэл төвийг сахиадаг. Гэтэл Италичууд те халуун цустай идэрч ингээ шал өөр байдлаар хүлээж аваад дурламтгай уусамтгай тий. Ер нь дурламтгай гэснээс энэ киног үзэхээр ер нь ингэж дурладаг юм болов уу гэж бодохоор те. Тэгэд ингэж дурсан учраас л Гуидо дуурайг өөрийн болгосон баха тий. Үнэхээр сэтгэл зүрхийг яаж цогсоо заагүй тэр хүнийг эргүүлж эмгтэн хүнийг яаж эргүүлдэж болохыг энэ кинон дээр бол утгаар нь харуулдаг. Тийм болохоос ирчүүч гэсэн бас үзэх хэрэгтэй энэ киног үзээд ямар байдлаар энэ чинь ямар гоё тий романтик кино байхгүй юу. Би бас романтик гэдэг үгийг энэ кинонд бас хэрэглэх дуртай. Мэдээж төгсгөл нь жоохон гонигтай ч гэсэн энэ киноны нэгдүгээр хэсэг дээр айгүй гоё тийм романтик өнгөлөг тий. Тэр хотын Италийн хойд хэсэгтүүд Тосканы гэдэг мужийн Алесог баха тий хотод энэ үйл явдал киноны зураг авалт хийгдснээс гадна яг тэр хотын үйл явдлыг үзүүлээд байгаа. Тэгээ хот өөрөө айгүй гоё тийм байгалийн өнгө үзэмжтэй өнгөлөг ийм гоё хот. Тэгээд киноны зураг авалтыг тэнт хийсэн ч болсон. Тэг яг хуу киноны арын хэсгүүдийг ингээд үзэж байхад Роберто Бенинид бас жоохон хүнд хэсгүүд бас байсан. Яагаад вэ гэхээр эн чинь киногоо найруулад өөрөө тоглоод эргээ тэрийгэ үзээд тэ эн чинь цаг хугацааны хувьд ч гэсэн дарамт чахалтай байж гисэн. Дээр нь хоёр дахь их бол тэ нэг хүний хийх зүйлийг хоёр тэ хийгээд байгаа шүү дээ. Хоёр хүний хийж хийх зүйлийг. Тэгэхээр бас энэ Роберто Бенинийг өвдөд өөрийг нь айгүй тийм том сорьсон шалгуур үзүүлэлтүүдийн нэг байсан. Гэхдээ энэ хүн хийж чадсан учраас яг хуу Хойд Америкт олон улсын кино урлагийн зах зээлд энэ амьдрах сайхан киногоор танигдсан учраас дараа нь тэр 2002 ондохоо Италийнхаа түүхэнд хамгийн өндөр төсөвтэй гэдэг нэг кино хийсэн байт. Тэр нөгөө Пиноккио гэдэг. Тий. Тэр нь гэхдээ Хойд Америкт бүр сая доллар болсон ч илүү бүр аимшигтай. Баг болоогүй гэж хэлж болохоор тий флоп л тоо тий ерөнхийдөө унтчихсан уналт болсон. Тэгэд ингээд харахаар Европ үзэгчид, Италийн үзэгчид тий өөр Америктэй одоо англи хэлтэй улс орнуудын үзэгчдийн бас сэтгэл зүй кино хүлээж авах тий сэтгэл зүй бас өөр юм шиг байгаа. Тэгээ энэ дээр ингээд кино урлаг, кино уран бүтээлч ч гэсэн ингээд янз бүрээр ингээд тоглолт хийх юм шиг байгаа тий. Тийм ер нь үзэгчд нь ялч өөр л дөө илүү
арт киноч гэдэг юм ингээ ялгаатай ялтчихгүй. Япон үзэгчдэг бас ер нь хүмүүс тэгж ярьдаг штэ. Одоо солонгос үзэгчд бол бид нар мэддэг ингээ нэг юм адал явдалтай киногоо илүү үзэж байгаа штэ. Гэтэл Япон үзэгчд бол ер нь дэлхийд харьцангуй арт кино үздэг, илүү утгартай гэх юм уу, илүү юм удаан хэмнэлттэй кинонд үздэг. Тий. Үзэгчдийн юу бол яалтчих байгаа. Монгол үзэгчд гэж бас одоо яриа л та. Тэгвэл бас нэг өөр үзэгчд гарч ирж штэ. Театрт бол нэг хэдэн төрлийн үзэгчд байгаа даа штэ. Яг нэг ихэнх нь бол яг үнэндээ бол ихэнх нь бол залуу хосоод байгаа штэ. Кино нь бол бас нэг их чухал биш те. Ерөнхийдөө болцоо. Тийм шүү те. Тийм үзэгчд их байх шүү байна. Тэгээ хүүхдүүд байна ч гэдэг юм ингээд улс орны үзэгчд бас өөр ялтч өөр. Тэрэндээ бас найруулагч нар мэдээж бодож тааруулж кино хийж байгаа л да. За одоо Роберто Бенини энэ амьдрах сайхан уран сайхны кинон дээр гарч байгаа түрүүн бас нэг хэлээд цухстуудад өнгөрсөн шүү дээ. Нөгөө олон дахин давтагдж байгаа юм шиг боловч дандаа ингэж Винченцо Церами тэгээд Роберто Бенини хоёр өөртөө бүр шигтгэж өгсөн тэр дахин давтамжинд шийдлүүд гараад байгаа тэр жижиг хэрэглүүд давтагдаад байгаа тэр нөрөө киноны дүрийн амийг аврах ч гэдэг юм эсвэл хайр дурлалын өрнөлийг тайлал руу шилжүүлэхэд нөлөөлж байгаа тэрхүү үсүүддэг бас үзэгчд маань сайн үзээрэй. Нэг сайхан үзээд бас инээж авахсаад энэ кинонд нэлээд бас уйлдаг те. Тэгэхээр энэ кино бас үзээрэй гэж зөвлөмөр юм. Төрийн яриад байгаа тэр сценүүд үнэхээр байна уу? 8 удаа Buongiorno Principessa гэж хэлж гин үгүй юу те. Тэгээд тэр хайр цэгнүүд яаж давтагдж гин. Тэгээ аавын тэр сэтгэл хөдлөл нүүрний мимик хөдөлгөөнүүдийг бас үзээрэй. Тэгээ энэ киноны хөгжим айгуу гоё те. Тий, хөгжим гэсэн чинь нэрээ 3 Оскар авсан гэдэг байгаа шүү дээ. Шилдэг гадаад хэлтэй кино, шилдэг эрэгтэй жүжигчин гол дүрийн жүжигч. Дээрээс нэмээ хөгжим нь бас Оскар авсан байхгүй юу? Тий. Энд чинь бас би яг сайн мэдгүй нь гадаад хэлтэй кино хэдэн удаа энэ хөгжмийн тий Оскар авч ирсэн. Би бол нэг их олон гэж бол бодохгүй байна. Энэ бол ялтчгүй гоё хөгжимтэй. Тийм. Сайн кино учраас л ингэж авч байгаа. Тийм. Энэ бол их ер нь их гоё кино. Би тэгээд ороод харсаа олон кино наадамд яасан бэлээ. 30 гаруй кино наадам. Ерөнхийдөө шагналсан байлаа. Зүгээр яг IMDb рүү ингэж ороод харахаар бол арай жоохон цөөх харагдсан бэлээ. Дээр үе кино болохоор датаа жоохон бага орж ирээд юм. Юутай байгаад тах шиг байсан. За тэгээд энэ хүрээд энэ дугаараа өндөрлөе. Тэгээд үзэгчтэй дахиад үзээрэй гэж бас нэг би бас нэг хувьяасаа бас зөвлөчий. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Баяртай үзэгчтэй. Бид хүний нөөц ба ажилтны ур чадварыг дээшлүүлэх, ажлыг хэлбэрчлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх 15 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монголын 10,000 компанид нийлүүлж байна. Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн 95%-ийг хангаж ирсэн үндэсний компани юм.